Монгол хөөмийн түүхийн алтан хуудсанд домог болон монхорч хосгүй нандин овон хойж үйдэн үлдээж одсон буурал хөөмийн аялгуу хөглсөн сайхан яриа ядан бас үлдсэн. Тэр та бидэнтэй инх хүрнэж бас амьдарч байна. Энэ бол хязгааргүй орон зайн дунд хөлбөрх юм агуу их урлаг. Гүн ухааны урлаг. Бяцлаглын урлаг. Бяцлахгүйгээр боловсруулахгүйгээр энийг ухаарч туйл хайлж болохгүй, хөөмөлж чадахгүй. Хонда би нэг уршаа явахгүй унах мартын явж байгаа дээр нь гараад хөөмөлөхөд мормын чихэн содолтоод хөлн хөнгөрдөг байхгүй. Тэгэхээр эн чинь тэнгэрийн урлаг. Тэнгэр тэтгсэн. Миний ихтлэхий заягдсан миний буян байхгүй. Энэ буйныг зөв идэлгүй яаж зарах уу гэдэг нь зөвхөн эзэмшигч хүний хувийн асуудал байна. Би бол өөрийгөө тэнгэрийн оронд байгаа гэж бодож байна. Яагаад тэр вэ? Финландд очиод 1000 нуурын оронд айлчлаа. Миний алтай бол дэлхийн дээвэр. Миний нүд гүйцэж чардаг бол би алтайхаа уулан дээрээс 1000 нуурын орныг харгал байсан. Тэгэхдээ сэтгэл зүрхээрээ би тэрнийг харж чадна. Тэгэхээр өнөөдөр 13 алтайгаа дуудаж 33 оргилын нэрлэхгүй 77 салбарыг магтахгүйгээр би алтай тухай төсөөлөл над байна. Би өмнөд их бишрэлтэй алтай. Өнөөдөр миний алтай буйнаар чи магадгүй би өнөөдөр нас насалж, буян эдэлж, та бүгдийг өнөөдөр ингэж байцагцуулж иж магадгүй. Тэгэхээр таны бахархал болсон алтай сайхан уус таны хөөмийн урлагт яаж тусдаг вэ? Та сонирхолтой юу? Би Юрий Гагаринаас 1962 онд Хельсинкийн 8 дугаар гинад төлөөлөгч байхдаа битэр ингэж зэрэгцээ зураг авахгүйсэн зураг байгаа юм. Би Гагаринаас асуусан байхгүй. Миний гариг дэлхийг сансраас харахад ямар вэ? Би танд үгээр төсөөлж хэлж чадахгүй. Тэгэхээр миний гариг гэдэг чинь юу вэ? Өнөөдөр одоо дэлхийн алдарт одоо зөгнөгч армантик сэтгэлтэй хүмүүс миний гаргийг чинь сүйдэр дагсан гариг гэд нэрлэдэг байхгүй. Нар үздэг. Өдөр сүний 24 цаг хэлж хэлдэг. Тэгвэл өнөөдөр миний гариг чинь Гагарины хэлснээр бол миний мэлмийн уначаар тийм агуу их гайхамшиг байгаа юм байхгүй. Би энэ алдарт хүнээс дуулсан. Тэгтээ би зүгээр алтайхаа орой дээр гараа сууж явахдаа би Гагаринтай хамт нисчих юм шиг надсан. Уулынхаа нэг өндөрлөг дээр гараад хөөмөлөө дуулаа сууж явах сэтгэл нэг ариусдаг, их тайвширдаг. Ялангуяа хаврын цагт хурах шиг маалиад инг бутга бөөлөлдөд ирэх юм сэтгэлийн хөөрөлд ордог. Тэгтэл сэтгэлээ тайтгаруулахын тулд би зөвхөн хөөмөйгээр амьсгалдаг. Энэ л намайг өнөөдөр ийм амжилтанд хүргэж бахархал төрүүлсэн болов уу гэж би өөрөө бодож байна. Монгол гიშгэлэн бол яруу юм. Тэр дундаа талын хүн Монгол ардын хүртээн дуу. Уулын хүн хөөмөлөх. Мэдв. Морин хуурын жах, хоёрхан жахтас дэлхийдээ ярьдаг. Энэ хөг аялгуу бол миний Монгол ардны бахархал юм.
Өнөөдөр энэ хөг ихшгэл дэлхийг эзэмшиж чадвал миний Монголыг танихгүй ертөнц гэж байхгүй л бахархаж явд юм. Би зөвхөн Алтай хааныхаа магтаалын дуудлага хийлээ. Soldara sondara galawalta gewallo tawahum hummastallo tabuserude jingle harhan jire tagalawalta gewallo arawahum gurum astamin luchung gurum argala taya tallam dollam iyude yasonaga ullam ammu tala yumla gewallo Chiradu huleburu degese achda hambur arburum astenut minirellede Би тахилгаан тавихтаач сангаан буугуулахтаач би хүнтэй залгахтаач алтайтайгаа гэж зал. Хар тавшираа барь. Одоо хотод байгаа ч гэсэн би Вашингтонхаа үүдэн дээр тавшираа барьж 3 тойрч иш гэртээ ор залгадаг. Энэ бол миний бишрэл юм. Хүн оюун гэгээр нь ухаарна гэдэг чинь бишрэл байж гэж. Хүн гэгэрдэг. Бяцлагал байхгүй бол хүний оюунд юу ч үлдэхгүй хий олсон орно. Хүн гэдэг чинь нэг л бодигоол юм шүү дээ. Нэг жоохон хүчгүй. Тэгэхээр энэ дэлхийн хүн төрлөختний зовлон, зүдгүүр, шаналл, гашлан одоо өсгөлн, тураал одоо ямар л юм байдаг. Тэгэхэд миний эх орон бол үнэхээр одоо тийм зовлон үзээгүй. Үр салмын хүртэл ширгэн дээрээ тоглож, аягаан барьж, их шиглэнгийн хайл хийж суудаг учраас миний эх орноор бахархахгүйгээр хинээр бахархахгүй гэд би гадны хүнд ч бас гэлмээр санаа. Мартя хямартай өссөн би хотгойдын үнэг манай би жоохон хэсэг комэлж гээ заа. Chiga solid loda Хөөмичин хүн, уртын дуучин хүн хоёр зүгээр бусд хүмүүсийг бол характерын хувьд хоёр. Уртын дуучин чих тайван амгалан, хөөмичин хүн ч амгалан байдаг. Тэгээд дэвдгэн давтгансан тийм байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүний сэтгэл ариусгадаг урлаг энэ хоёр юм. Морин хуурч хүмүүс номхон байдаг. Тэр энэний чинь сэтгэлийн хөглж байгаа. Сэтгэлийн хөглөд байгаа байхгүй. Хөгжим нь өөрөө хөглж байгаа. Ганцхан эндэл Монгол ардын урлагийн гайхамшиг оршдог болов.
би бол удам данжсан комич. Одоо энэ сэнгэд орж давааж юу одоо тэр л гам болдын цугаараа миний ачнаар манай нутагт байна шүү дээ. Эр хүүхэд болгон аяг барьж л боовлдож хөмөлж байдаг. Тэгээ тэрнээс шалгарсан урлагт ордог шалгараагүй тэнтэл хөмөлөл хонио хариулсаар л үлдэх. Гэхдээ тэр хүн тэр тэнгэртэн дуулж л яваа байлгүй гэж би бодож явдаг байхгүй. Тэр урлагийн хүн биш чи муу хүн гэж би боддгоо л дээ. Тэр хүн тэр хонтойгоо хөмөлж яваа. Би хүү охин нэг охинтой хоёр хүүтэй. Одоо өнөөдөр Германд 9 дэх жилийн хөмөлж байна. Хосоо ир гэж. Их шиглэнч болгоо. Тий. Миний хүү бол одоо 9 жил тэнд орилж байна. Би бол үе залгах болов гэж бодож байгаа. Ямар үгийг ер нь хэлэх дуртай? Би ерөөсөө гэдэс цэнэгтэй байснаас толгой цэнэгтэй дээр л гэж